гадаадын аялал жуулчлал Монголд ирээд бас зочид буудлын агарын тээврээр үйлчлүүлэх болон бусад одоо төлбөрийн хэрэгслүүдээр бол карт гэдэг энэ шинэ бүтээгдэхүүнийг бол манай одоо харилцагч нарт их тавьдаг болсон. Тэгэхээр нөгөө харилцагч нар маань энийг хүлээж авч болох уу гэж ингээд банкнд ханддаг. Яг энэ суурьнд ороод бид нар 1990 онд American Express компанитай хамтарч одоо тухайн картыг Монголд хүлээж авах энэ хуулийг анх эхлүүлсэн. За 1993 онд Visa картыг, 1994 онд GCB картыг, 1995 онд MasterCard-ыг тус бас нэвтрүүлж байсан. Яванда манай иргэд маань өөрсдөө бас валют тийм картыг өөрсдөө бас хэрэглэе гэдэг асуудлыг аяндаа тавьж эхэлсэн. American Express-ийн бизнес картыг одоо өөрсдөө банкар дамжуулан одоо гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн. Хүлээж авдаг үйлчлэгээр ингээд Монголд хэрэгжүүлэх гэдэг чинь маш их том олдтой тал л да. ATM байгаагүй. За POS бол байсан. Гэхдээ POS-ийн одоогийн хэлбэр биш, энэ принтер буюу картн дээрх эмбоссорлсон буюу тэр товгор хийтэй зүйлийг нь шууд ингэж хуйлж копиддаг тийм машинаар одоо төлбөр тооцоо хийдэг ийм үе байсан. Тэгээд цаг хугацааны хувьд шаардлага нь өөрөө тухайн бусаар хийсэн гүйлгээ төлбөр тооцоог маш хурдан шуурхаан хэрэгжүүлэхийн тулд цахим хэлбэр рүү орж ирсэн. Энэ мал мэдээж одоо манай Монгол улсад бол бас технологийн хөгжил орж ирсэн. Ингэснээрээ бол тухайн харилцагчийн үйлчлэгээний төлбөр тооцоог бол маш шуурхаа одоо онлайн таймаар хүлээж авдаг болсон. Бид нэг шинжлэлийн нэг давуу тал гэж үздэг. Дэвшил бүхний анх дагч худалдаа хөгжлийн банк